За ингээд одоо би та бүхнийхээ өмнө Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Лослын Болдбаатарыг өрн залъя. Сайн бацгаана уу? Монгол хүн морьтойгоо байвал одоо үнэхээр одоо хэмэртэй жаргалтай байдгаа. Ингээд 4 настай халиун гэж дуурьё. Гараа дэш ирч.
Баярлалаа. Дуучин Болбаатар. Маш их баярлалаа охид. Баярлалаа. Маш их баярлалаа. Чам. Баяна. Ямар гоё юм бэ? Салбатай болоод шууд цэддээ. Сондор муусан цэцгэн чи яаж дахин вэ? Хамаагаар чамдаа нулимстай инэмсэглээ чухам андин хормон хэнийхээ хайрлага хүсэл чамдаа бинастаа ханиг тэнгэртэй заяад гэж зүудэлсэн William
Баярлаа. За ингээд одоо та бүхэндээ би шүүдэрхэн гэмэх ая зохиогч Дүгрийн аялгау үгийг нь ч гэсэн Дүгэр сайхан маань бичсэн одоо тэр дууг уран бүтээлийг өргөн барья. Энд ирсэн бүх нийт сайхан мөсгөөчүүд зориулж байгаа шүү. Баярлалаа.
Şöyle Rotatılıyor dişinde Atlas kimin karganda Orhun zülhinde Setsigilinde Setsigilinde Баярлалаа. За ингээд өнөөдөр би бас та бүхэндээ нэгэн зүйлийг бас хэлж дуулгая юу гэж бас бодож байна. Юу гэхээр өнөөдөр миний бас олон сайхан инженер ирсэн байна. Тэгээд энэ инженерийг бас хараад би үнэхээр дотроос үнэхээр бахархаж байна. Та нарын минь сэтгэл дотор үнэхээр Монгол маань багтаж явдаг байх. Та нарын маань энэ бүхэл сайхан сэтгэлээс Монгол маань хаашаа явах вэ гэдгээ бас заалгаж явдаг юм болов уу гэж бодож байна. Би бас нэг уриалга гаргасан юм а юу гэхээр 6 сарын 1 болгонд намайг миний ижээр минь дуудаж байгаасаа гэж. Би бас Монгол сайхан ээжийн хайр дулаан нөмөрт сайхан сургаал өгөн төсөж төрсөн. Та бүгдтэй л адилхан эгэлж ирээл нэг Монгол залуу. Надад бас зовлон байдаг. Би бас жаргадаг. Би бас хөөрхөөрөө би бас дэндүү бас Монгол хүн яаж омогшдог вүлээ. Би бас дэндүү гоёос омогшдог. Та нарын сэтгэл дотор бас омогшуу. Дэндүү гоё бадаргангуу тийм сайхан сэтгэл төрдөг шиг би бас л адилхан л баярлаж хөөрдөг. Тэгээд өнөөдөр би энэ тоглолтынхаа бас тайзан дээр өөрийнхөө алдрын өмнө энэ 6 сарын 1-нд үргэлжийн мөнхөд бас миний энэ цаашаа амьдрах насан туршид маань хүмүүс намайг 6 сарын 1-нд ээжээр минь овглож дуудаж байгаасаа гэж би бас бодсон.
Миний ээжийг тогтох гэдэг байсан. Би ингээд аавынхаа дуунуудыг, аавынхаа шүлгнүүдийг дуулаад л аавынхаа нэр алдраар цоллуулаад л би насан туршдаа л явна л та. Тэгвэл бас би ээжийг маань бас миний өмнө бас нэг ч өдөр гэсэн бас дурсаасаа гэж би бас бодсон юм. Миний ээж түүх газар зүүн багш хүн байсан л да. Намайг өсөх наснаас л эмээ таминаас нийлж гаад л монголчууд ингэж явах хэвээр, монгол хүн ингэж явах хэвээр шүү. Чи битгий буруу алдаа амьдралдаа гаргаараа. Чи хязгаарч хүнийг битгий хуугч яваараа. Хязгаарч хүнд үнэн сэтгэлээ битгий нууж, үнэн сэтгэлээ битгий хааж яваараа гэж миний ээж бас надад сургадаг байсан. Үнэхээр монголчууд маань миний ээж бас хар бага наснаас минь Монголын түүхээр намайг амьсгалуулж, Монгол сайхан ёс заншлаар намайг бас өсгөж хүмүүжүүлсэн юм аа. Би бас өнөөдөр миний ээж бас энэ тэнгэр дээрээс хүүгээ харж байгаа гэж би бодож байна. Миний ээж Монголын бүх сайхан ээжийнэр энэ тэнгэр дээр бас энэ мөнх хөх тэнгэрээс хараад бас монголчуудыг бас багтан хайрладаг байхаа гэж би бас боддог. Тэгээ үнэхээр би бас ээжигээ ярихаар их сайхан санагдаж байна л да. Гэхдээ яг вэ хорвогийн жамал юм болсон хойно. Гэхдээ өнөөдөр мянган сайхан ээжийнэр маань цацлаа аваад иржээ. Монголчуудаа бид нар сайхан ээжтэй шүү. Монголчуудаа дэндүү гоё. Ээж маань өдрийг яаж төвөрдөг вүлээ? Ээж маань өдрийг яаж хайрладаг вүлээ? Бид нар нэгээ тэгж хайрлцгаая монголчуудаа. Монголчууд бадагдгаа. За ингээд би ээжтэй зориулж би оюутан байхдаа бас одоо ингээл оюутан байхдаа ээжтэй зориулж боддог байсан. Одоо шүлгээ би бас хүмүүстэй хамсарч байгаад ч гэсэн бас миний анхны бас шүлэг шүү. Нэг бүсгүйн шүлгэн дээрээс би бас харж байгаад нэг ингэчүүл айтайхан юм уу да гэд би бас засварлаж хийсэн юм шүлэг юм байгаа юм. Санаж амьдрах ичээ гэж дуугаа. Би бас ичээгээ саны ээжиндрийгаа бас өрөөё. Миний бас сэтгэл огшоод байна. Гэхдээ та нар намайг дэндүү гоё дэмжээрэй монголчуудаа. Бүгдээрээ сайхан дуулцгаая. Миний чадхал юм дуулах штэ. Казак Дөрүүд баяд халах загчин зургууд Монголын бүх сайхан сарангой ээжийнэр манддгаа.
Өнөөдөр энд бас хүрэлцэн ирсэн залуучууд хэрвээ та нар ижээчин байдаг бол бас уцтаж хэлээрээ ээжээ би танд үнэхээр хайртай шүү. Үнэхээр ижи хажууд ингээд байхад бол хүн бол мэддэг юм уу? Тэгтээ амар гоё шүү. Та бүхэн бас ээжигээ бас нэг ээжидээ бас нэг сайхан өнсгөлээрээ. За ингээд би ээжийн чансан цай гэдэг дуугаа өргөн барья ингээд. Монгол ижүүдийн цаг золбоо ерөөлн дундаршгүй арбан байх болтугай. Монгол ээжийн өргөсөн цацлын сүү мөнгө тэнгэрт алтан наранд хүрч Монголын заяа буюу тэгшгэн байх болтугай. Хүрээ хүрээ.
Монголоор өнгөшөө. Монголчууд байна уу? ханхайсан тэр бурхан хандуу түүнийхээ төлөө лэгсэн тэр аавны шүү баярлалаа. Монголоо дуулна гэхээр бас эх орноо дуулна гэхээр бас ижигээ дуулж байгаа та ямар ч ялгалгүй. Тэгэхээр би өмөлцөж харамлах нутаг гэж нэгэн дуугаа би бас эх орон ээжийнхээ тухай энэ сайхан дууг би бас өргөмөр санагдаж байна. Энэ жил бас монголчууд бид манжийн гарлаас гарсны 100 жилийн яруу алдарт бидэгт оюун гой тохиож байгаа. Тэгэхээр монголчууд бид үнэхээр дэндүү их сайхан ирчүүдөө дэндүү их гоё ялгуун дэлгөөн сайхан нутагтай шүү монголчуудаа. Бадартай.
санаа сэтгэл минь өнчрөнө араас үлээсэн саляга амгалан зүдийг минь оймруулна азаруса сангалаа ашутсан зүрхний шимширнэ азаруса сангалаа ашутсан зүрхний шимширнэ Сүдээсэн саляга хайвар бичээжиг минь өмөрөднэ хайртай нутгасан садгавара отор минь уядана хайртай нутгасан садгавара отор минь уядана Монгол их орн маань ахуй гэрмэн дээврээсээ цорч хажуухан дургнаасаа нэмгэрчээ. Бидний Монгол өнөөдөр эзэнгүй айл шиг галнаас хаамулж салхи нэвцсий гэсэн ийм л хүйтэн айл болчихжээ. Монголын эзэн болсон монгол хүн та би ч бас энэгээрээ нөхөж давхарлаж зузаалж далаан бас өрдөж бадрааж гаднаас нь өнгө засаж дотроос нь дулаан нэмэх цаг нь ирсэн. Монгол минь үргэлж баялагаараа байгаагаараа оюунаараа гэгээнээрээ байж жинхэнэ Монгол ороонд хойч